За сайн байцгаана уу? Өдөр болгон баяр YouTube сувгийн unbox бичлэг яг одоо эхэлж байна. За тэгэхээр энэ бичлэг нь яадаг вэ гэхээр бүгд найрамдах хятад ард улсаас захиалсан бараа бүтээгдэхүүн ямар чанартай, ямар материалтай ирдэг вэ? Энэ болгоныг та нартай задлж үзүүлээд өөрийнхөө захиалтлаад ирсэн бараануудыг задлаад материалыг нь чанарыг нь харуулъя. Ингэснээр та бүхэн яг адилхан бараа бүтээгдэхүүн захиалгаар сонирхож байсан болвол би энэ бичлэгэн дээрээ яг энэ барааг хэдэн төгрөгний үнээр захиалсан, ямар линкээр захиалсан тэрийг оруулах учраас та бүхэн маань тэр линкээр ороод энэ барааг яг адилхан бараа бүтээгдэхүүнийг авах боломжтой гэсэн үг шүү. За тэгэхээр өнөөдрийн эхний бараагаа задлая. За өмнө бичлэг дээр хэлжсэн миний машин болвол Toyota Prius 20 маркийн машин. За бүх төрлийн Prius таарна гэсэн имшил арчигч нэрзэн байгаа. Машины нэрзэн бол имшил арчигч нэрзэн дараа муцдаг штэ тий. За ийм савтай ирд юм байна. Тас бол. За задлаад үзнэ. Интлээс онгох юм шиг шүү. За. Уусаа ингээл онгоч. Лаг хөөрхөн гой савтай ирд юм байна бас. Тэр дотор нэг юм бэ. Энэ юу вэ? Glass oil cleaning rapid clean. Эхлээд ийм нөгөө шилээ цэвэрлдэг бодис юм байна. Ингээд юм захиалгаар гоё тахгүй зүгээр л эндээс авахар зүгээр л юм дан хийцэн авдаг штеп. Энэ арам байтгаа зүгээр арам гин төмөргүүгээр зүгээр дан хийцэн аваад байдаг штеп. Тэгсэн чинь ингээд ийм төмөрөн одоо юу гэх төмөртэй тэгээд давхар бас ийм зайдаг ирд юм биш үү. Энд бодвол нөгөө нэг шилийг зургатахаас сэргийлдэг бас усчиг бороо шороо зэрэг тогтохоос бас сэргийлдэг тийм бодис болов гэж бодож байна. За үзнэ одоо. За тэгээд энийг бол ажиллана. Яг л энд одоо нөгөө гадуур цогцолтооны төвлөргөөрөөр байдаг л дээр яг юм хурган тэмдэглэгээтэй байна. Зэн гоё хаа. За нөгөө гэнэ хоёр хосож штэ тий. За хоёул хосороо байж гинэ бич. Өөр юм байна. Ороод тэгэл болоо та. Өөрчдөө юу ч авах. Харин ч нэг илүү юм гарч ирлээ тий. За энэ жижиг тална. За гоё юм байна. За энийг нэрээ. Үнийг за энэ бүтээгдэхүүнийг ийм үнээр захиалж авсан байна. Энд тэгэхээр одоо бид нэр ийм махаар болол мэдээж хамгийн түрүүнд одоо нэг автомашины ийм жижиг сэлбэгийн гойлж юм зардаг дэлгүүрүүдээс авдаг штэ тийм газар хийд байдаг үлээ манайхан бас бодоод үзээрэй. Тэгвэл бүгд найрамдахтай дард улсаас уртаас захиалах юм бол ийм үнээр авах нэ. За үргэлжлүүлээд машинд л баахан юм авсан юм шиг болох нүгөө. Энэ өмнө авсан байсан бараагаа бас нэг танилцуулж гэж бодож байна. Энэ зүгээр түлхүүрийн кейс байхгүй юу? Одоо энийг бол бас л хөөрхөнтэй байдаг штэ. Энэ тэгэхээр дан кейс нь шүү. Одоо жишээлбэл энэ түлхүүр нь байхгүй гэсэн үг. Түлхүүрнийх нь оронд нөгөө нэг юм хувилж болдог юутайгаа зүг ирсэн. Тэгэхээр тэрийгээр нь энэ түлхүүрээ бас тэрэн дээр нь түлхүүрээ хувилуулчих бас нэрэ болох юм. Тэгээд энийг ингээд задлаад үзэхээр дотроо зүгээр юу идэх. Хоосон битгий. Тэгээд энэ дотроо батарей нь байдаг. Дахиад онгойлгохоор яаж онгойлгох вэ? Инх юм болов. За үндсэн машин төлөвчд дотроо энэ байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэс бусд нь дотроо энэ байхгүй ингээ хоосон юм кейс. Ингээл гаднах нь ингээл хагараал, хугараал, энэ тэнтэйсээ имтрээл. Тэгээд хамгийн гол нь энэ эрдэн нь бас
нух болчдөг шүү дээ, тий. Цоороод нух мөхтэй болчдөг. Тийм болчихсон байсан болохоор энэ байхаар нь шууд захиалчихсан. За тэгээд за энэний маань лүүрийн кейс. Лүүрийн кейс ийм үнээр захиалж авч бас болох нэ. За дараагийнх нь. Энэ юу вэ гэхээр Яамаа нөгөө ах маань захиалсан байгаа. Ах хоёр их захиалсан та. Нөгөө SUV ангиллын боёо одоо Jeep-тэй. Тэгэхээр Jeep-нүүд маань хойноо нөгөө запас дугуйгаа одоо монголоор үүрнэ гэдэг шүү дээ. Үүрэгчтэй байдаг шүү дээ. Запас дугуй үүрчихсэн байдаг. Тэгэхээр зарим машинд болохоор ер нь хөвчлэн нөгөө нэг юм запас дугуйн ингээд хоошо нугастай онгоодог ч юм уу тиймэрхүү загварын машинууд маань запас дугуйн ингээд жоохон сул байгаад байдаг шүү дээ. Одоо нэг үүрэгч юу үүрэгч нь төмөр нь одоо хүндлэн запас дугуй боож байгаа төмөр шүү дээ. Тэр нь сул хүнд байгаад байдаг учраас дугуй нь хүнддээд сул хөдөлгөөн орох тусмаа ингээд дуу орох гээд байдаг. Тэгэхээр энэ юу вэ гэхээр борховноос арам ингээд энэ болохоор зүгээр юм арамг өөрөө хийчихэр юм билээ. Ингээд хөндлөн төмөр борхоо ер нь бол өөртөө байдаг нь болохоор борховнд угалдаг. Хажууд тийш юм илүү гарсан юм дээшээ гарсан төмөрөө арамтай. Тэрэн дээрээ ингээд боочхон тэгээд энэ нүрээ ингээд дугуйгаа өргөд доороос ингээд өргөд өгнө гэсэн төгжээд өгнө гэсэн үг. Тэгэхээр дугуй хөдөлгөөнгүй болно. Ямар нэгэн сул дуу чимээ хөдөлгөөн гарахгүй учраас маш их давуу талтай болж ирж байгаа гэсэн үг шүү. За энэ материал бол маш боломжтой гоё юм байна. Их хүнд юм. Ингээд л тэр чигээр бүр цол төмөр юм байна. За мэдээж энэ бол ирж юм байна. Энэ бүр ингээд ирц одоо дэш доош болсон өндрийг тааруулж өгч болох юм байна. За энийг ийм үнээр авч болох нэ. Бас адилхан SUV ангиллын машинтай ирчүүд маань сонирхож байвал бас энэ бүтээгдэхүүнийг ийм үнээр бас авч болох нь шүү. За үргэлжлүүлээд энэ удаа ч одоо автомашин зориулсан дугаар болчихоо яа. Юу гэхээр дараагийнх нь машинд байж үл хэрэгтэй болоо гэж та сонирхож байгаа тийм сүх. Сая өнгөрсөн 100 авсан юм аа. Өмнө авсан байсан. Яг боломжийн хэмжээтэй том ч биш, нэг жижигхэн ч биш. Хойгоороо ингээд алах болчихно. Тачуу сайхан эрттэй. За тэгээд юу нь бол иш машинууд ямар байдаг юм бол доо яадаг юм бол гэж бас нэлээд эргэлзэж захиалж авсан. Харин материал бол маш сайн ирсэн. Ниш бол баригтай явахгүй. Тэгээд гоё гадуур юм ирзэн бүрхүүлтэй. За ийм сүхийг машинд бол маш хэрэгтэй шүү. За тэр ч мө 100-ны үйлрэл даж зугаалгын үед бол одоо маш хэрэгтэй байна лээ. 100 бол маш хэрэг болсон. Тэгэхээр ийм үнээр жижиг дунд гарын гэх юм уу энэ сүхийг ийм үнээр захиалсан байна. За дараагийн бараага задлаа. Бас машинтай холбоотой. Энэ юу гэхээр нөгөө машины урд судал тавьдгийг л авсан. Нэг өвөл өөрөөсөө суудал нь халдгүй машинуудад зориулсан суудал халагч. За эд сонгоолгоо харуу. Задлаа харуу. Миний машин бэнж авах байхгүй. Энэ суудал халагч байх болоо. Захад онгоо. За ийм материалтай ийм хамбан гэх юм уу та тий. Ийм материалтай юм байна. За тэгээд сууд ийм үргэлж юм биш үү. Суудын хэсэг тусдаа биш. Тэгэхээр бас зүгээр хаа. Тэгэхгүй бол доош ингээд гулгаад машины нөгөө суудын хэсэгч бас салж явж байгаа гэдэг ч доошоо гулгаад тэгээ хөлийн югаар тийш доош болоод байдаг штэ. За тэгвэл энэ маань ийм материалтай ирчээ. Материал нь бол дэжгүй юм байна. Мэдээж тэгээд зориулт нь бол халахал зориулт, суудал халах зориулттай учраас мэдээж бол
хална. Гол нь нөгөө нэг юм сонголтууд байгаа юм л да. Хямдхан энэс бүр хямдхан биш юм а. Тэгэхээр бодвол материал нь жоохон онцгой байх гэж бодож байна. Энэ бол хүүтэнд бол хайраад байхгүй. Айгуу гой боломжийн материал байна. За юм байна. Ингээд өнөөдөр жолооч нартай зориулсан дугаар болчихоо яв тийм ээ. Тэгээд өвөл болж байгаа учраас манайхан өвөлдөө бэлдээрээ. Ийм суудал халагч бол маш боломжийн гоё хямдхан үнэтэй шүү нэрээ. Үнэн энэ. Айгуу хямдхан. Яг нөгөө нэг юм суудалт яг үйлдвэрийнхээ юм шиг ингээд суудал дотор нь хийж өгдөг үйлчлэг бас байт юм билээ. Би бас судалсан л да. Гэтэ энэ бас их зүгүүд ажиг сонголт юм байлээ. Тэгэл шууд нөгөө нэг тамхины асаагаар буюу 12 вольттой залгачихна. Тэгэл болоо. За энэ залхуурыг харуулчих юм. Ингээд тамхины асаартай залгачихна. Удирдлага нь болохоор high, low, heat. За ингээд тохиргоотой унтраах, асаах, бага хүчээр асаах, дунд унтраах, их хүчээр халаах гэсэн юм тохиргоонуудтай юм байна. За тэгээ хоёрчлахаар хоёр шиг уучраас мэдээж хоёрчлалтаа залгачихна. За энэ хэрэгтэй байна. Өвөл яг нөгөө өглөө гарч ирэл машин асаахт бол эсвэл чанар шалгадсан шүү дээ, тий. Тэр змаа бяцхан зулцахтай аав ээжэд маш мэдж байгаа хаа. Суудал машины суудал дулаахан бүлээхэн байхад ямар чухал вэ гэдгийг маш мэдж байгаа бах. Яа ингээд энэ удаагийн дугаарын түрээд өндөрлж гин дараагийн дугаараар эрг уулзлаа түр баяр таа.